Өглөөний хүрээлтээ авъя. Өнөө орой нөхөр маань Японоос ирнэ. Орой нэг сайхан хоньны махаар цөөн хийгээд байж аарэ гэдгсэн. Тэгээд оройхон хийндэ. Өнөөдөр 1 сарын 31 он гараад бүтэн жил он гараад бүтэн сар өнгөрцөн бааз. Амар хурдан юу ч хийж гээгүй байхад манай нөө фитнесийн нэг настайвтер өгчүүдийн тэрл он жил улмал хурдан өнгөрөөд идэг болчих юм да гэдгээдсэн. Тэр нь бүр яг үнэ. Ёстой л улам хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг болчт юм байна. За тэр яг уу нөгөө байр сав яасан гэж юу? Ягаач. Сүүлийн өдрүүдэд нэг их байр сав хаагаагүй. Угаасаа гайгүй байр болдвол хэлээрэй гэдгсэн. Тэгээд зуучлагч нар ч нэг айтайхан байр үзүүлэхгүй юм шүү дээ. Цагаан сар өнгөрөөд хүмүүс хөдөлгөөнд ороод тэр үед нэг байрны эзэд байраа түрээслүүлэх илүү сонирхолтой. Тэр үед илүү үнэтэй болгож байраа түрээслүүлэх сонирхолтой болохоор одоо ингэж дараад идэг үе нь болохоор бас нэг айтайхан байр олдоц багтай л байна. Тэгэд үзүүлсэн хэдэн нэг сонио халтаар тавилга муутай ер нь баргалт дэлбэрсэн. Гачин байрнууд үзүүлээд түүний уур хүргээд байгаа. Тэгэд би дээр нэг үтсэн том 2 өрөө байр байсан шүү дээ. 90 хэд метр квадрат гэдэлээ. Тэрний бичлэгийг хийгээд нөхөртөө явуулсан чинь нөхөр очиж жоод наатаж үзье. Ер нь барах болох юм биш үү хань юмэр идсэн. Гэтэ тэр бол уг нь гоё. Гэтэ үнэтэй л болохоос. Гэтэ яг нөхөр болно гэвэл тэгэл болно шүү дээ. Гэтэ ер нь би тэгэл ханаач байр хайгаал уг нь гайгүй байрнууд үүсчихдээ. Тэгсэн чи энэ удаа бол жоохон зөвхрөөд байна. Ерөөсөө айтайхан юм үзүүлэхгүй хүний уур хүргээд. Тэгээ яаж яхад нөгөө нэг баяраа амралт өгсөн болохоор зуучлагч нар нөгөө нэг ажилдаа жоохон хайнголоод за түрээслүүлэх явах тий түрээслэхгүйсэн ч явах тий гэсэн байдлаар нэг ингэж хүнд ач холбогдол өгч туслахгүй болохоор бас жоохон амжилтгүй л байна. Ер нь гэхдээ ямар нэг үйлчлэгээ юм зүйлд стандарт байхгүй, хяналт байхгүй, ийм суур шаардлага байхгүй. Ер нь баг тэр чигтээ ингэж чөлөө зах зээлийн зарчмаар ингэж явах бол хэрэглэгчдэд ард түмэнд бол амар юм хүндрэлтэй байд юм аа. Яг энэ жишээн дээрээс ингэж тайлбарлаад тэрлэхэд ер нь бол айгүй ядардаг. Ер нь ихтэй хэдтүүд бас яг энэ орон сууцын байрны салбар гэхүү. Энэ салбар чинь улсынхаа ер нь хараа хяналтанд байдаг. Ерөөсөө чөлөөлөгдөөгүй, чөлөөлөгдөгчгүй байх. Угаасаа энэ газар гэдэг чинь улс орны хувьд ямар чухал зүйл вэ? Бас яг 100% чөлөөлөх боломжгүй салбаруудын нэг л дээ. Гэтэ энэ чинь бас зөвхөн байр худалдан авах, байр эзэмших, газар эзэмших нөхцөлд улс илүү хяналтаа тавьдаг, илүү их оролцдог. Яг ингээд түрээслэх нөхцөлд бол ерөөсөө ямар ч тийм стандарт, суур шаардлага гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгэл үнэн нь болохоор баг байрны эзэн болон зуучлагч компани мэдлэр тогтоогдчихдог. Тэгэл яг үнэндээ тэг чөлөөсөн бол чөлөө зах зээлийн хуулиар явна гэсэн боловч харалтаа байгаа байдлын баярыг хэллээ. Бүгдээрээ үнэ дараа суучдаг. Үнэхээр шаардлагатай бол та нар өндөр үнээр ч гэсэн орохгүй яах ингээд дараа суучж байгаа болохоор ингээд ялцчгүй хэрэглэгчд яг энэ дээр ингээд хүнд байдалд орчиж байгаа байхгүй юу? Ер нь тэгээд альва нэг зүйлийг салбарыг хувьчлан, либералчлан, чөлөө зах зээлийг бий болгож, чөлөөт үнийг тогтооно энэ гэсэн үгнүүд бол улс нь өөрөө хүчтэй, засаг нь илүү тогтвортой, ард түмэн нэг тийм ухамсартай гэх юм уу? Тийм нөхцөлд үйлчлэл нөгөхөөс биш бас яг одоохондоо миний хувьд Монголд бол нэг үйлчлэх боломжгүй юм шиг санагддیں۔ Тэр тусмаа яг нэг гол чухал салбарууд болох одоо байр тий газар, байгалийн баялаг, эрчим хүч, цахилгаан холбоо гэх мэт ийм чухал салбаруудыг бол улсын хяналтанд бол байх ёстой л гэж боддог. Хятадын хувьд бол баг бүхэл салбарууд улсын хяналтанд байдаг. Мэдээж коммунист орн тий. Гэтэ яг бас яг зах зээлийнхээ хуулиар чөлөөт байдаг бас хэдэн салбарууд байгаа л да. Гэтэ яг тэд нар ч бас яг 100% чөлөөт биш шүү дээ. Бас тодорхой хэмжээний улсын стандартыг мөрдөж дагаж явж л тараа. Мэдээж тэр одоо хятад чинь үйлдвэрлэгч орн тий үйлдвэрлэлийн салбар, үйлчилгээний салбар зэрэг энэ салбарууд бол ер нь зах зээлээрээ явчтیں۔ Гэтэ яг нөгөө улсын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын чухал салбарууд болох одоо за жишээ нь эрчим хүчний салбар л гэхэд ер нь бол улсын хяналтанд гэхдээ үйлдвэрлэлт, борлуулалт хэсгүүд нь бол хэсэгчлэн чөлөөлөгдсөн байдаг. Харин яг гол цөм нь болох сүлжээ,
дамжуулал түгээлт энэ төр нь бол мэдээж улсын яг хяналтандаа байдаг. Тэнгүүтээ одоо байрыг харахад бол ер нь одоо ингээл байр түрээслэгчийн хүнд бол ялцчгүй эрх ашгаа хамгаалуулах одоо байр өгж байгаа газар нь ядаж юм стандарттай цэвэрхэн одоо жишээ нь аюулгүй тоноглоод бүрэн хангагдсан байх ч юм уу те. Одоо ийм шаардлагуудыг бол ер нь тэгэл хувь хүмүүс хийхгүй шүү дээ. Аль болох компани болон байрны эзэн бол өөрийнхөө зардлыг л хянахыг хүсчээгээ. Ийм нөхцөлд бол ингээл хэрэглэгчийн хүснийг бэлдэхгүй ядаж энэ диванаа солиоч юм чинь бохирдсон байж тээ. Удцсан ийм диван дээр яаж байх юм бэ энэ гэсэн үед бол үгүй авбал байвал бай гэсэн байдалтай юм эрх ашиг хүндэж хохироосон нэг ийм нөхцөлд бол ер нь бол хяналт байж хэрэглэгчдийг бол хамгаалах шаардлагатай санагдаж байна. Одоо тэгээд яг ийм нөхцөлд орсон бол одоо ингээд юу хуулиар ингээл те энэ байр миний 5 тухайг хангах боломжийг бүрдүүлэхгүй байна гэд ингээд заргалтад ямар ч амжилтгүй шүү дээ. Заавал авах албатай юм уу? Наач угаасаа чөлөөт зах зээлэр энэ хуулиар зохицуулагдаж байгаа нөхцөлд өөрөө хайгаа тэгээд дүүрээ олдоо гэд ингээд хүн ядраагаад тэгэд байрны эзний өнцгөө шүү дээ. Бохир байраа түрээслүүлэхгүй байх нь одоо баг тэр хүний эрх болчихж байгаа байхгүй юу? Апалав байвал бай. Би ямар ч ихсэн засахгүй гэсэн байдалтай. За байр болтохгүй нэрвцэндээ бүр хамаагүй салбар чиглэлээр нь бүр хамруулад бүр улсын хяналт чөлөөт эдийн засгийн тэрхээ янз бүрийн юм хөлөө арчлаа. Сая амир тэнэг би дэлгүүрээс нөгөө хоньныхаа авах гад тэгээ сонгож хэллүүлчихэд тэгсэн чинь худалдагч нь махаа салгуулах уу гэх тэгэнгүүт нь за тэгдэг гэд нэг анзаараагүй тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь гинт заазураараа тасны спид пад болол явцсан. Би тэг яаж байгаа юм би тгийс салгадгүй ш тэгээд би тэр үед л гинт санаж байгаа байхгүй юу. Хятадууд ингээд мах ивдэхтэй одоо хятадууд чи хөвчлэн гахаа мах дахиа мах иддэг те тэднийга салгахтаа ингээд үеэр нь ингээд цэвэрхэн салгахгүй шууд ингээд том заазураар ясан дундуур нь ингээд цохоод завчаа салгачдаг байхгүй юу. Тэгсэн чинь миний авсан хоньны махыг яг тэгсэн. Тэгэл би ёо чи ямар төв юм бэ гэж хөдөлтөгчийг тэгээд ахгүй те. Ингээд салгадгүй шүү дээ яаж ангисан ч. Ингээд салахгүй өөрөө яаж салах гав гэх мангартаад. За одоо тий заазууртсан бол үгүй гэ тэгээд аваад ирсэн. Ямар тэгээд салгуулж авахгүй гэлтийн биш. За нөхөр ирсэн. Сайн яваад ирсэн гинэ. Ажил нь бүтэмжтэй. Ер нь сайн дөө. Нэг амир юм болсон гэсэн. Хэлэхгүй байх уу? Аймхаа хүмүүс битээ сонсороо за. Заасан их амир ший. За гэтээ жоох амираа гэж. Ямар ч гэсэн гээд нөхөр одоо ингээд ганцааруулсан шүү дээ. Тэгээ буудал таныг орой унтгаж исэн чинь амир ингээ хартаарч зүтлээ за. Тэгээд яж их нүг одоо Японч сүнстэй хүмүүстэйгээд амир мэрэд идэв шүү дээ. Тэгээд өөрөө нэг зүудэндээ ч юм уу сүнс мүс харсмарсан гэхүү айлгаад исэн. Тэгэл болоо. Би ер нь аймхаа доо тийм сүнс өдр эвгүй юмнаас сонсохч дургу ер нь аймхаа. Гэхдээ нөхөр нэг өөрт нь болсон юм жоохон хүнд асуудал сэтгэл санаа зовоос асуудал ингээд надтай ярих амар дуртай байдаг байхгүй. Тэгэд надад хэлчихээр өөрт нь ингээд дарамт мэдрэгтэй болчдөг гэсэн. Амар зөв бас тий. Гэхдээ надад дарамт нь мэдрэгдчихдэг байхгүй юу. Тийм болохоор би ихэнхдээ ер нь асуудлын дандаа сонсож хуваацаж өгдیں۔ Гэтэ сүнс өдр мүдэр тэр юм өөртөө үлдээч хийгээл хэлсэн шүү дээ. За өнөөдөр бит гурав гэр бүлийн найзынхаа гэрт ирээд тэгэд найзын нөгөө нэг өвлийн ит чинь Монголоос ирсэн байхгүй юу. Тэгэд эдэн шитгээд хүрээд ирсэн. Нөхөр Японд ерөөсөө өлегтэй хоолунд идээг болохоор баг мах идээд уйлах гэдсэн гэж. Гэтэ амар гоё штий. Яа бүр юу ярих юм бэ? Тимстэй. Надад ер нь Монголын хамгийн ирээдүйтэй үнцэнтэй салбар нь хөдөө аж ахуйн салбар юм шиг санагддаг. Тэр тусмаа махны, малын бусад ашиг шимийн боловсруулах үйлдвэрийг илүүтэй анхааруул бас боломжтой юм шиг санагддаг ш. За бай.